За сайн байна уу. За өнөөдөр мөнх тэнгэрийн хүчинд амьдрах вэ гэсэн гайхамшигтай номын талаар ярив. За энэ номыг ярахаас өмнө нэг бичгэн түүх байна. Одоо миний гарт барьж байгаа энэ ном болвол мөнх тэнгэрийн хүчин доор гэсэн ном. За энэ номыг 1998 онд Эрдэнэ Батгуй бичсэн. Энэ ном ягаад миний гарт байна вэ гэдэг зэрэг 2006 онд энэ номыг Эрдэнэ Батгуй надад илгээсэн. Одоо яг 20 жил болж байна. Би энэ номыг 20 жил хадгалж байгаа. Ийм төвхтэй ном. Тэгэхээр өнөөдөр ярих нь болвол энэ ном биш. Энэ номын дараагийн ном мөнх тэнгэрийн доор амьдрах вэ гэсэн нэртэй ном. Тэгэхээр энэ мөнх тэнгэртэй холбогдолтой хоёр номыг бичсэн. Энэ жохоолч болвол энэ Зоригийн Эрдэнэ Бат гэдэг жохоолч, сэтгүүлч, нийгмийн зүтгэлтэн ийм хүн байж байгаа. За Германд одоо 30 орчим жил ажиллаж амьдарч байгаа юм. За ингээд энэ хугацаанд 30 орчим жилийн хугацаагаа хэрэглээд 2021 онд дараагийн одоо мөнх тэнгэр судалтай холбогдолтой энэ мөнх тэнгэрийн доор амьдрах вэ гэсэн энэ номыг бичиж хэвлүүлсэн. Тэгэхээр өнөөдөр 3 агуулгыг ярив. За нэгдүгээр нь болвол Эрдэнэ Батгуй судалж ойлгосон энэ бүтээлдэн бичиж оруулсан мөнх тэнгэр гэж чухам юу юм бэ? Хоёрдугаар нь тэгвэл бид нар мөнх тэнгэртэй яаж харилцах вэ? Яаж мөнх тэнгэрийн хүчийг олох вэ? За энэ бол мэдээж хүн болгоно хүсэж байгаа. Мэдээж бодож байгаа юм байна. Таарна. Гуравдугаард нь яагаад заавал мөнх тэнгэрийн хүчийг авах ёстой? Манай монголчуудын хувьд зүйтэй холбогдолтой асуудал гэж. Тэгж энэ дээр бичсэн байж байгаа. Тэгэхээр одоо энэ номонд бичсэн 3 чухал агуулгыг ярив. Нэгдүгээрд нь мөнх тэнгэр бол орчлон. Мөнх тэнгэр, орчлон, ертөнц. За энэ 3 болвол өөрөөр нэрлэж байгаа ч гэсэн нэгж үеийг хэлж байна гэж хэлсэн байж байгаа. Хоёрдугаард нь мөнх тэнгэр болвол чах ухчаа, орон зайн нэгдэл гэж хэлсэн. За энэ болвол асар гайхамшигтай. Мөнх тэнгэр гэсэн үгийг жадлаад мөнх гэдэг нь болвол чах ухчааны тухай ойлголт юм байна. Эхлэл байхгүй, төгсгөл байхгүй. Мөнх оршдог. Чаглашгүй гэсэн ийм утгаснаа илэрхийлж байгаа. За тэгвэл тэнгэр гэдэг нь юу юм бэ? Тэнгэр гэдэг нь бол орон зайг илэрхийлж байна гэж гарцаа байхгүй. Тэнгэр гэдэг бол дээр байж байгаа энэ орон зайг илэрхийлж байгаа. Тэгэхээр энэ тэнгэрийн орон зай бол хязгаар байхгүй. Энд бичснээр бол хэмжээлшгүй. Чаглашгүй болоод хэмжээлшгүй. Чаг хугацааны хувьд орон зайн хувьд. За энэ хоёрын нэгдэл болвол мөнх тэнгэр юм а гэж Эрдэнэ Батгуй хэлсэн. Энэ номдоо бичиж оруулсан. За гуравдугаард нь болвол мөнх тэнгэр гэж юу гэх юм бол сохор хүч биш. Энэ болвол зүй тогтол. Хууль юм гэж. За мөнх тэнгэр болвол хэн нэгнийг шийтгдэг ч юм уу? Хэн нэгний шахандах ч юм уу? Тийм эзэн биш. Харин юу вэ гэдэг зэрэг байгаль ертөнцийн мөнхийн хууль зүй тогтол юм а гэж тэгж хэлсэн. За байгалийн хуулиуд байж байна. Физикийн гэдэг ч юм уу. За энэ хуулиудыг мэдэх, энэ хуулийн дагуу амьдрна гэдэг нь мөнх тэнгэрийн хүч хэлж байгаа юм. Тэгэхээр энэ хүчийг эд шидийн хүчээр биш. Яаж таньж эзэмших вэ гэх юм бол шинжилгээ ухааны аргаар тэрэнд суралцсанаар ойлгох болж чаддаг, хүлээж авах болж чаддаг гэдэг энэ санааг гаргасан. За дөрөвдүгээрд нь мөнх тэнгэр гэж юу юм бэ гэх юм бол байгаль дэлхий болвол мөнх тэнгэрийн буян юм а гэж хэлсэн. Тэгэхээр мөнх тэнгэр ихтэй зэрэг нүдэнд харагдахгүй, гартаа барихдахгүй. Зарим шашин шүтлэг тайлбарлаж явахдаа адилхан тийм хүн дүртэй, тийм эжин тэнгэрт биш. Юу вэ ихтэй зэрэг мөнх тэнгэр гэдэг чинь энэ байгаль ертөнц гэдэг чинь өөрөө мөнх тэнгэр юм а гэж ингэж хэлсэн. За монголчууд мөнх тэнгэрийг болвол эцэг тэнгэр гэж хэлдэг. Хийсвэр хэмжээ хязгаар байхгүй, чах хугацаа, орон зайг хэлж байгаа. А тэгвэл эннийх нь нөгөө талд эрхэв байгаал гэсэн газар ээж гэж ийм ойлголт байна. Байгаал ээж. За энэ нь юу гэхтэй зэрэг мөнх тэнгэр оршиж байгааг баталж харуулсан бодит бие махбод гэж байна. Нэг ёсон дон мөнх тэнгэр гэдэг бол оюун санаа. Байгаал гэдэг бол бие махбод гэсэн. Эцэг тэнгэр их газар. Энийг бас маш гайхамшигтай гаргаж ирсэн гэж миний хувьд бол ойлгосон. Тийм учраас байгаал бол бидэнд харагдаж байгаа
мөнгө тэнгэрийн бишт төрсөн амьд орших байна. Өнөөдөр байгаа л дэлхийг хайрлнаа, дээдэлнэ, шүтнэ гэдг нь болвол нэгсэндээ мөнгө тэнгэрийг шүтэж байгаа. Мөнгө тэнгэртэй харилцаж байгаа. Мөнгө тэнгэрийн хуулинд сахирдаж амьдарч байгаа. Ийм амьдрал юм а гэдгийг энэ дэр гаргасан байгаа. За тэгвэл дараагийн ярих асуудал. За энэ нь юу гэхтэй зэрэг. Тэгвэл бид нар яаж мөнгө тэнгэрийн хүчийг авах вэ? За энийг бас энэ номон дээр хэлсэн. Мэдээж олон жил судалгаа хийж хагаад. Тэгээ өөрөө бөөгийн зан үйлийг бас хийж үтсэн. Бөөлж хүртэл үтсэн гэж ярьж байгаа. Та Германд 30 орчим жил судалгаа хийж хагаад мөнгө тэнгэртэй яаж харилцах вэ? Яаж тэр хүчийг авах вэ гэдгийг ойлгоод тэрийг энэ номон дээр бичиж оруулсан. За энэнийх нь нэгдүгээр арга нь юу гэхтэй зэрэг. Байгаа л дэлхийтэйгэн үхийн холбоогоо сэргийх. Ийм арга. Чохогчийн үжиж байгаагаар болвол мөнгө тэнгэрийн хүч болвол байгалаар дамжиж бид нарт ирдэг. Тийм учраас энэ хүчийг олж авъя гэх юм бол байгaalтай физик болоод оюун санааны хувьд нэгдэх явдал гэсэн байгаа. Бие махбодын хувьд ч гэсэн оюун санааны хувьд ч гэсэн байгаал гэдэг очиж нэгдэн гэсэн үг. Тэгвэл энэ мөнгө тэнгэрийн хүчийг авч чадна. Тийм байсан байж магадгүй. Чингис хаан бас бурхан халдан уулан дээр гараад олон хоног жалбараад суудах байсан гэж түүхэн сурвалж холууд дээр бичсэн байдаг. Тэгэхээр энэ бол бас хоёр хэлбэртэй. Нэг нь бол ерөөсөн шууд байгаал дээр гарах. Тэгэхээр чинь байгaalтайгаа холбогддог гэж байгаал дээр гарахгүй болохгүй шүү дээ. Тийм учраас шууд гараад байгаалын орчин сайтай газар очино. Хот суурин газар бол цэцэрлэг төрөл юм уу. Тэгээ ийм байдлаар байгаалтай холбогдож болох газар очоод бясалгал хийх юм байна. Хамгийн сайн. Тэгээ хоёрдугаар арга нь юу гэхтэй зэрэг бишрэх мэдрэмж. Энэ юу гэхтэй зэрэг их цухал. Зөвхөн байгаал дээр гараад чосох юм биш. Дуусах юм биш. Энэ байгаалын агуу гайхамшигтай гэдгийг бишрэх сэтгэл, мэдрэмж. Энэ бол мөнгө тэнгэрийн оршихыг мэдэрж байгаа ийм байдал. Монголчууд яагаад мөнгө тэнгэрийг ойлгож ухаарж харилж исэн бэ гэдэг зэрэг энэ байгаал дээр байсан. Тийм учраас бусад улс үндэстнүүдтэй харьцуулах юм бол хамгийн ихээр мэдэрж исэн мөнгө тэнгэрийн хүчийг ийм үндэстэн. Ингэж байгаал дээр гараад мөнгө тэнгэрийн хүчийг биширчлэгтэй зэрэг яг оюун санаагаараа зүрхсэтгэлээрээ мөнгө тэнгэртэй холбогдож эхэлнэ. За энэ бол бас энэ номонд бичсэн маш чухал санааны нэг. За хоёрдугаард нь тэгвэл мөнгө тэнгэрийн хүчийг хэрхэн авах вэ? За энэ нь болвол ухамсарыг хэлэх болоод оюунлаг чанараа хөгжүүлэх гэж ийм зүйл. Тэгэхээр оюунлаг чанар гэсэн ойлголт гарч ирж байгаа юм. За оюунлаг чанар гэдэг нь юу гэхтэй зэрэг ухамсарын тэлсэн хөгжүүлсэн төлөв байдал гэж нэрлсэн. Ердийн жирийн ухамсар биш гэсэн. Тэрийг нь тэлээд хөгжүүлж чадах юм бол оюунлаг болно гэдэг. Тэгэхээр мөнгө тэнгэрийн итгэнэ биширнэ хүчийг авна гэдэг бол шашны мунхаг бишрэл бишээ. Энэ бол өөрийнхөө оюунлаг байдлыг хөгжүүлж байгаа, тэлж байгаа ийм үйлдэл юм а гэдгийг энэ номон дээр маш олон хуудас ижлүүлээд бичсэн. За энэ бас дотор хоёр агуулгатай. Нэг нь бол өөрийгөө таньж мэдэх. Яг одоо гэвэл орчлонгийн нууч гэдэг зэрэг бид нарын доторч байж магадгүй. Тийм учраас өөрийгөө таньж мэднэ гэдэг бол оюунлаг хүчээ хөгжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл мөнгө тэнгэрийн хүчийг олж байгаа бас нэг хэлбэрэ гэж тэгж бичсэн байгаа юм. За нөгөө нэг нь юу гэхтэй зэрэг логик болоод шинжлэх ухаан. Мухар зүсэг баримтгүй ном бол бас татгалж аваад ертөнцийн бодис зүй тогтлыг шинжлэх ухааны үндэстэй таньж мэднэ гэдэг нь юу вэ гэвэл оюуныхаа хох хаяглалыг чивэрлээд жинхэнэ мөнгө тэнгэрийн хүчийг олж байгаа ийм нэг хэлбэр гэж бичсэн байгаа юм. За 3 дугаард нь мөнгө тэнгэрийн хүчийг яаж олох вэ гэх юм бол бясалгал хийх, хэмнэлтийн тохирохыг олох. За жохоолч бол өөрөө бөөлж хүртэл сурсан бөө биш мөртлөө тэгээд энэ хэмнэл гэдэг юм байдаг гэдгийг ойлгосон юм байна. Тэгээд энэ байгалийн хүч, орчлонгийн хэмнэлийг өөрийнхөө бие сэтгэл, оюуны татамжтай чогчуулах шаардлагатай юм байна гэж. Тэгэхээр энэ бол бөө нарын хувьд бол бөөлөх гэсэн. Тэгээд жирийн хүмүүсийн хувьд бол өнөөдрийн ойлголтоор бол mindfulness өөрөөр хэлэх юм бол бясалгал хийнэ гэсэн үг юм байна. За ингэж хэмнэл цогцлыг нь олоод энэ бясалгал хийх нь зорилго нь юу юм гэдэг зэрэг бид нар бол энэ байгаал дэлхийн нэг эсэдэн юм. Энийг мэдрэх, энийг таних дорж байгаа. Тэгэх юм бол яах вэ гэдэг зэрэг энэ агуу их мөнгө тэнгэрийн хүчинд уусч
нэгдэж ийнэ гэсэн үг. Шал өөр үжил бодолтой, шал өөр зүсэг бишрэлтэй болвол ийшээ нийлэхгүй гэсэн үг байна шүү дээ. Малаар авч үзэх юм бол өөрийнхөө сүрэгтэй нийлүүлж ийн гэсэн үг. Тэгэхээр өөрөө бясалгад хийнэ гэдэг чинь сансар ортлон ертөнцийн нэг хэсэг нь гэдэг. Тэрийг ойлгоод тэр хэмнэлтэд тааруулах юм бол энэ мөнгө тэнгэрийн хүчинд уусч нийлнэ гэдэг ийм санаа. За мөнгө тэнгэрийн хүчийг олох дөрөвдүгээр алхам нь юу гэхтэй зэрэг дотоод сул дорой байдлаа давж туулах. За энэ юу хэлж өгөхтэй зэрэг мөнгө тэнгэрийн хүчийг олно гэдэг нь зүгээр л мөргөөд залбираад бясалгал хийгээд суух биш. Харин юу гэхтэй зэрэг өөрийгөө ялж дийлэх явж гисэн байна. За энэ бас хоёр хэсгээс бүрэлдэж байгаа. Нэг нь болвол бүтөөл чанар чухал. Тэнгэрлэг чанар гэдэг чинь юу юм гэдэг зэрэг бүтөөл чанар хэлж байгаа юм. Хуучин сул дорой байдлаа эвдээд шин өөдрөгжүүлд идэвхтэй тэмүүлэх. Энийг баталгаажуулдаг гэж байгаа юм. Чингис хаан болвол байндайхан сургааж хэлж гисэн. Зоригтой, эсвэр дэвжиртэй, хатуужлтай ийм байх хэрэгтэй. Хөнд гэж бүү хашир, өргүүл та, хол гэж бүү жөхөр явах юм бол хүрнэ гэдэг ч юм уу. Энийхэн дээр нэмээд хариуцлагатай байх хэрэгтэй. Өөрийнхөө болоод бусдын өмнө хүлээсэн өвөргөн ухамсарлах. Монголын нуут товчооны үгээр хэлэх юм бол шудраг байх. За энэ нь бол тэнгэрлэг оршихоор хөтлөнө. За 5 дугаард нь бол мөнгө тэнгэрийн хүчийг яаж олох вэ гэдэг зэрэг оюун санаагаа чивэрлэх юм байна. За энэ номон дээр байндаханд урдснаар хоёр цохол зүйлийг бичсэн. За нэг нь бол харийн үжил сурталаас татгалж байна. Сүүлийн 400 жил монголчууд юу алдсан бэ гэдэг зэрэг үжил санаагаа алдсан. Өөрийнхөө үндэснийхэн үжил санаа Монгол гүн ухааныг тэгэд хойно баахан ийсэм орж ирсэн. Социализм гэдэг ч юм уу, капитализм гэдэг ч юм уу, буддизм гэдэг ч юм уу. Энэ бол монголчуудын оюун санааг бохирдуулж байна. Энийг нь чивэрлэхгүй бол мөнгө тэнгэрийн үжил санаа өөрчлөн суухгүй гэж бичсэн байгаа. Түүхий үжих юм бол тийм байж байгаа юм. Хүннүү гүрнээ үед тэнгэрийн шүжижсэн үедээ монголчууд мандан бадарж исэн. Их Монгол улсын үед мөнгө тэнгэрийн шүтээд тэрний хүчин дор монголчууд нэгдэж сэргэн мандаж дэлхийн том гүрэн болсон. Тэгэхээр энэ үжил санаа алдагдах тоолонд монголчууд дараатаж уруудаж байсан байна. Сүүлийн 400 жил газар нутгаан хүн амаа алдснаас тэрнээс хамаагүй илүү хохирсон зүйл нь юу гэдэг зэрэг оюун санаагаа алдсан гэж тэгж бичсэн. За энэ бол бас энэ номон дээр гарсан хамгийн гайхамшигтай дүгнэлтийн нэг. Дараагийнх нь бол энэ шүтэн барилгын ойлг гэж. Юмс үжигдэл бол хоорондоо холбоот салангад оршдог юм байна. За энэ ямар санааг илэрхийлж ийнө гэдэг зэрэг бид нар монголчууд бол мөнгө тэнгэрийн доор хүчээ нэгтгэж исэн юм байна. Тэгэхээр ганцхан өөрөө байгаал гараад мэдрээд өөрийгөө мөнгө тэнгэртэй нэгтгэхэд уусгаад хүчийг аваад яваад бас болчих юм биш. Яг хөвгтэй зэрэг бүгдөө нийт монголчуудаар энэ хүчнээ доор нэгдэх болчоотой юм гэдгийг гаргаж ирсэн. Энэ бол зүгээр л өөрөө өв нэгдэлтэй байя гэж уриалсан санаа биш. Бид нар энэ байгаал ертөнцийн мөнгө тэнгэрийн хүчнээ нэг хэсэг гэдгийг ойлгоод улам илүү хүчийг нэгтгэж чадах юм бол гайхамшигтай болно гэсэн ийм санаа. За тэгвэл өнөөдрийн ярих бас нэг чухал сэдв. Тэрний өгтэй зэрэг чохоолж энэ номонд нэг санаагийг олон дахин хэлсэн. Энэ юу байсан бэ гэх юм бол монголчуудын уламжлалт мөнгө тэнгэрийн гүн ухааныг сэргэнэ гэдэг амин чухал ач холбогдолтой гэж хэлсэн байна. За яагаад вэ? Эннийх нь нэгдүгüүрт харийн үжил санааны дарангуйлаас амчирна. Тэгээд оюун санааны тусгаар тогтнолыг бий болгож чадна гэж тэгж бичсэн. Монголчууд ягаад сүүлийн 3-400 жил доройтсон юм бэ? Уруутсан юм бэ гэж. За энэ нь бол янз бүрийн харийн шашин, үжил номлол, измүүд орж ирсэн. За энэтэй холбогдолтой гэж бичсэн байж байгаа. Ягаад эднэр чохчхгүй байна вэ гэдэг зэрэг Монгол хүний ген тэгээ байгааллаг мөн чанарт нь чохчхгүй байна гэж тэгжилсэн. За энэтэй бол санал нэг байна. Тэгж бид нарт чохчхгүй зүйлийг нийчгүй зүйлийг оруулж ирээд бид нарыг оюун санааны хувьд боолсон. Тийм учраас хуучин мартагдуулсан энэ гүн ухаанаа сэргэнэ гэдэг нь бол монголчууд оюун санаа үндсвэлийн хувьд дахин төрж ийн гэж тэгжилсэн. Гэхдээ энэ бол мөнхөг бишрэлийн биш. Шинжлэх ухааны үндслэлт. Хоёрдугаард нь чохолчин хамгийн их ярьж хэлсэн нэг зүйл нь бас юу гэхтэй зэрэг. Өнөөдөр шашин биш. Философи гүн ухаан хэрэгтэй гэж. Нухар сэсгээс оюунлаг чанар руу шилжих.
Энийг онцгой анхааруулсан. Өнөөдөр монголчууд маш их шашны мөнгө бишрэл автсан байж байгаа. За энэ бол бидний хөгжлийн тушаа дараатуулж авах юм шиг. За харин энэ мөнгө тэнгэрийн философи бол шинжлэх ухаанаар баталгаажсан. Монголчуудын амьдрал ахвай гэнт шингэсэн. Бид нарыг дайчилж яадаг, хөгжүүлж яадаг, өөдөнд татчихдаг. Ийм үжсэн. Амьд шист. За 3 дугаард нь бол орчин үеийн нийгмийн луучин, жүглөр, чиглэлөр нь бол. Өнөөдрийн Монголын нийгэм бол авилга давтагдсан, ёс суртахууны даруйталд унсан, хэрэглэгээний донд туссан, үнд зүйлийн баримжаагүй болсон гэж жоохож тайлбарсан байж байгаа. За энэ нөхцөлд бол байгаа л дэлхийтэйгээ харилцдаг, хариуцлагатай, ёс суртахуунтай байдаг. Манай энэ уламжлалт ертөнцийг хүжил мөнгө тэнгэрийн гүн ухаан хэрэгтэй гэж жоохож гаргаж ирсэн. За энэ мөнгө тэнгэрийн үжил санаа бол бид нарт алтан гац болно гэж ойлгож болно. За дөрөвдүгээрд нь энэ мөнгө тэнгэрийн амьдралын гүн ухаан бол 21-р зууны шинжлэх ухааны шаардлагатай хорно гэж. Яагаад гэвэл байгальтхан чогчиж амтрах. Өөрөөр хэлэх юм бол бид нар байгаль дэлхийн нэг эд гэдгийг ухамсарлаа. Тэгээ байгаль дэлхийн чогчиж амтрах энэ одоо бид нарт үгээлгэж байгаа. Тийм учраас 21-р зуунд тавигдаж байгаа нийт хүн төрөлхтнээ зордог чиглэл ирэмжлэлтэй нийлж ийнэ гэж утсан байна. Нэг л үгээр дүүрэх юм бол яагаад монголчууд өнөөдөр мөнгө тэнгэрийн үжил санаа гүн ухааныг сэргээх ёстой юм бэ гэх юм бол үндэснээ дархалгаагийг бий болох гэнэ. Жоохчийн төвшүүлсэн санааг харах юм бол мөнгө тэнгэрийн гүн ухааны сэргэнэ гэдэг нь Монгол улс оршин тогтнох уу, эс оршин тогтнох уу гэдгийн хариулт болно гэж тэгж ялгаж байна. За өнөөдрийн ярьсны товч дүгнэе. Өнөөдөр Германд 30 гаруй жил амьдраад тойрож бичсэн мөнгө тэнгэрийн доор амьдрах гэсэн Эрдэнэтийн номыг ярьж танилцууллаа. За энэ номон дээр мөнгө тэнгэр гэж чухам юу вэ? Яаж мөнгө тэнгэрийн хүчийг авах вэ? Яагаад заавал өнөөдөр мөнгө тэнгэрийн гүн ухаан бид нарт хэрэгтэй байгаа талаар бичсэн ийм гайхамшигтай ном байсан. Миний хувьд олон жилийн турш мөнгө тэнгэрийг судалж энэ талаар бичиж тойрож ирсэн хувьд Эрдэнэтийн энэ номыг Монгол хүн болгон заавал уншиж үжих ёстой ном нэг гэж тэгж бодсон. За анхаарал тавьсан та бүхэнд маш их баярлалаа. Мөнгө тэнгэрийн хүчинд эвэгдэх болтугай.